хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа хүмүүсийн 70% нь баг ингээд мэрэгчлэр ажиллахгүй байдаг. Санхүүгийн мэрэгчлэлтэй хүн яг санхүү хийн гэсэн байхгүй шүү дээ. Хизээ хэлсэн бол би санахгүй байна. Ийм зүйл тодорхой байгаа нь хүчил хүмүүс ажиллана. Гэтэл ямар ч тодорхой шүү дээ. За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесийн минь эрх редактор таваадарж байна. За өнөөдрийн бидний сэдв одоо манай хот сэдвүүдийн нэг гэх юм уу. Хүний нөөцийн сэдвээр ярилцсан. За ингээд зочноо танилцуулъя. HR consultant фирмийн захирал Баяр Магна ирсэн байна. Өдрийн мэнд. Баярлалаа, өдрийн мэнд орж оролцуулж байгаа хэвтэлд. За баярлалаа. За тэгэхээр одоо маад орж байгаа хэд тэгч подкаст болов те. Тэ 4-5 байна уу да. Тийм баг. Ерөнхийдөө орсон подкаст болгон чи ерөнхийдөө өгөөчтэй хүмүүст их сонирхолтой байдаг. За тэгээд одоо бас ярилцах хэрэгтэй сэдв байгаад байна. Тэгээд хамгийн түрүүнд би зүгээр юу сонирхож асуумаар байна гэхээр сая хоногийн өмнө танхим дээр нэг одоо хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой арга хэмжээ боллоо. Тэгээд энэ дээр янз янзын тоонууд яригдсан. За хамгийн наазах нь бол одоо төгсөж гарч байгаа хүмүүсийн маань хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа хүмүүсийн 70% нь баг ингээд мэрэгчлэр ажиллахгүй байх гэж байна. Тэгэхээр ингээд нэг юм ур чадвар эрэлт нийлүүлэлтийн амар том зөрүү байгаа даа. Нэгдүгээр та хоёрдугаарт бол одоо энэ хиймэл аян гэдэг энэ шинэ технологи гарч ирснээр сул ур чадвартай эсвэл сул гүйцэтгэлтэй тийм хүмүүсийн хэрэгцээ бол ирэхэд баг байхгүй болоод орлуулах төвшний болоод эхлэе гэж ярьж байна. Тэгэхээр яг мэрэгчлийн хуваар зүгээр хөндлөнгөөс юу гэж ажиглаж байна, анзаарж байна. Тий, өнгөрсөн 7 хоног хараагүй энэ ямар зохион байгуулсан хэд хэдэн сэдвүүд тэнцсэн л дээ. Нэгдүгээр гэх юм бол энэ ихтэй сургууль төгсөгчдийн ур чадвар болон хөдөлмөрийн зах зээлийн нийцэл нь ямар хөвтэй байна. Хоёр дахь нь гэх юм бол хөдөлмөрийн зах зээл дээр нээгаар ямар юм одоо ур чадваруудыг одоо орлуулах боломжтой байна вэ гэсэн хэд хэдэн сэдвүүд ярилцсан. Тэгэхээр талаас одоо төгсөгчдийн талаас тийш мэрэгчлэр ажиллахгүй байна гэсэн том мэдээллийг танилцуулж ирсэн л да холбогдох албаны ажилтнанд. Тэгэхээр тэр тэр нэг асуудал байгаа боловч нөгөө талд нь ер нь энэ дэлхийн нийтийн одоо ажлын байран дээр тавигдах шаардлага гэдэг чинь өөрчлөгдөд байна. Тэрнээс одоо чинь зүгээр л нэг санхүүгийн мэрэгчлэлтэй хүн яг санхүү хийн гэсэн байхгүй шүү дээ. Одоо тэрэндээ дур сонирхолтой тэрүүгээрээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгцэлтэй бол явах боломж. Тэгэхээр ер нь ажлын байран дээр тавигдах шаардлага гэхээсээ илүү тэр нь ерөнхий шаардлагуудыг байгууллагууд одоо улсад гарч ирэх төлөв орж. Тэгэхгүй бол одоо яг манай одоо үндэсний ажил мэргэжлийн ангилал гэдэг одоо Монгол улсын стандарт байгаа даа. Тэгээд байгууллагууд дийлэнхтэй хатуу шаардлагууд аягүй сан тавьдаг. Одоо чинь 3 жилийн нэгтлэн бодогчийн туршлагатай нэгтлэн бодогч төгссөн гэх тээ. Гэтэл яаж ийм нөхөр магадгүй нэгтлэн бодогч юм уу санхүүгийн чиглэл маркетингийн чиглэлээр төгсөөгүй ч гэсэн тийм хэмжээний мэдлэгийг одоо яг энэ ерөнхий боловсруулалтын сургууль мэдээллийн технологиг одоо ашиглаад ур чадвар суугаад гарч ирж байгаа залуучуудыг бид нар яг яах юм бэ? Дээд боловсруулалгүй гэдгээр одоо авахгүй байх нэг юм цэг үсэж байгаа байхгүй. Тэгэхээр бол би бол яг тэр ур чадварын зөрүү гэдгийг бол нэг амар том зургаар нь харж чадахгүй байгаа. Тэгин гол нь ажил үргийн тэр ер нь байгууллагч нь ажил чухал шүү дээ. Тэр ажлыг хийх хүмүүс чухалхаас биш энэ цаасан дээр буусан байгаа тэр одоо үнэмлэх гэдэг нь сертифайд нарийн мэрэгжил биш юм л тэр чинь хамаарахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо ингээд байгууллагуудын тэр ажил байр одоо ажлын байрны тодорхойлтыг одоо зөвлөхийн үед би бол харахад бол яаж юм нөхөр ер нь дээд боловсрол заашгүй шаардлагатай бол тэрийг бич. Тэрээс дээд бос шаардахгүй ажлын байран дээр битгий одоо боловсрал шаардаад нөгөө тамаахыг сонирхож байгаа хүмүүсийн одоо сонирхлыг нь хааж болохгүй байхгүй. Тэгэхээр бол яаж юм нөхөр бол ер ур чадвар гэдэг зүйл бодтойгоор ашиглах энэ одоо ерэн дээрээд байна гэж хараад байна. Нэг зүйл бас одоо олон хүний нөөцийн олон зөвлөхөд ярьдаг манай подкаст орж ирсэн. Ингээд Монгол улс хүний нөөцийн юм том стратеги байхгүй наа гэдэг. Одоо бид нар 30 жил Солонгос руу хүмүүсээ явуулж байна. Тэгээд би өөрөө ч их сарсан онгоцны бодол дээр яг ингээд одоо юу гэдгийг нөө нэг эрүүл шүдэнд яг тэнцсэн залуучуудыг шилээд аваа явж байгаа байхгүй зүгээр харж хийлэх гээд. Тэгэхээр яг энэ тар бас өөр ямар бодолтой байдаг вэ? Одоо бид нар ер нь бас болсон юм биш үү те? Бас нэг юм одоо тэр брендерийн гээд индексээр ч гэсэн бид нар бол айгүй таар үзүүлэлтэд явдаг юм билээ шүү дээ. Дээр 2 жилийн өмнө бид нар нэг хилцүүлэгт орж ирсэн бас төрийн холбогдох одоо чи өргөн ямарсан зохион байгуулсан. Гэтэл Монгол улсад одоо хувийн хвшлүүд нөхөө олдохгүй байна гэдээ ярьж хахад нөгөө талд нь одоо тэр төрийн нэг агентлгийн хүмүүс нь Солонгос руу тэтэрчин хүн бид нар гаргахаар энэ жил бүр ингээд зорилго тавьсан гэж ажиллаж байгаа байхгүй юу? Бол тоо мэдээлэл өгж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол энэ бол ерөөсөө ямарч уялдаагүй. Өнөөдөр одоо бизнесийн байгууллагууд хамгийн их тулгамдж байгаа асуудал чи хүний нөөцийн чадвар биш зөвхөн хүн хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс чадвартай чадварг асуудал бүр одоо хоёрдугаарт болоо зүгээр л нэг ажил хийх хүмүүс хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс нь гадагшаа яваад байгаа. Тэгэхээр яа хараагүй би өөртөө чинь санал тавиад байна. Яг энэ том зургаараа макро төвшний хувьд аваацх юм бол дотоодынхон одоо хөдөлмөрийн зах зээлийг хангаж чадахгүй мөртлөө гадагшаа хүмүүсийг гаргаад идэг нь аягуусаа. Тэгээд нөгөө талд нь тэгвэл гадаадаас ажиллах хүчин авах асуудлыг шийдэж өгмөр байгаа байхгүй. Гэтэл тэрийг ингээд
айгүй том төлбөртөөгөр ингээд тавьчихсан. Гэтэл тийм төлбөрийг нь төлөөд авах байгууллагууд хичнээн Монгол улсад байгаа бэлдээ гэдэг чинь асуултын тэмдэг байгаа байхгүй. Тэгэхээр бол өнгөрсөн жил уг нь бол яаж нөхөр яригдчихсэн одоо сэдв үе. Яхааргүй нэг хууль гадаадаас ажиллах хүч авах квот дээр тодорхой салбаруудад одоо хөнгөлөлт зүүлж яваа тий. Тэгэхээр бол энэ гаргаж ирж ижил шийдэнэ. Гэтэл дутагдаад байгаа оронтойгоо гадагшаа гаргаад гаднаас ажиллах хүчин оруулж ирэхгүй төлбөр өндөр байгаа нь яг энэ дотоодын одоо хөдөлмөрийн зах зээл чинь яаж ажиллах юм бэ гэдэг асуудалтай байгаа юм л да. Хоёрдугаар гэх юм бол цалин үлс гэдэг. Ер нь Монгол улсад чинь ийм өндөр хэмжээний боломжийн хэмжээнд цалин өгөх байгууллагууд зөндөө байна шүү дээ. Өнөөдөр Монгол улсын дундад цалин бол 2.8 орчим сая төгрөгтэй болчлоо. Тэгээд уул уурхайн салбарын дундад цалин одоо 6.5 руу дүүгчжээ тий. Гэтэл ингээд үнэхээр өөрөө чадвартай байх юм бол Монгол улсад тэр өөрийнхөө мэдлэг ур чадварыг өмлөх боломж байна гэж хараад байгаа. Тэгээд өнгөрсөн одоо 2022 оноос эхэлсэн хөдөлмөрийн тухай хуулийн дээр зэрэгцээ ажиллах гэсэн зохицуултыг оруулж ирсэн. Өөрөөр өмнө нь бол яаж исэн гэхээр бол би одоо А гэсэн байгууллагад ажиллаад өөр байгууллагад ажиллахыг хоригдж өгдөг байсан. Гэтэл одоогийн хөдөлмөрийн тухай хуулийн дээр өрсөлдөгч ижил төрлийн биш байх юм бол би ажил олгогчтой мэдэгдэх үүрэгтэй болохоос зөвшөөрөл авах надад үүрэг байхгүй. Тэгэхээр яаж юм хөр 3-4 их усрээс би цалингахаан одоо тэр системийг гэдэг юм уу их усүр орлогоо бүрдүүлэх одоо боломж нь өнөөгийн зах зээл дээр байгаа байхгүй. Тэгэхээр бол яаж юм хөр гол нь тэр хувь хүмүүсийн чадвараас нь хамаарч байна гэж харж байгаа. Тэгэхээр бол Монгол улсад бол тэр олон улсад тэр Солонгос яваад ажиллах хэмжээний цалин өгөх байгууллагууд зөндөө гараад байна. Тэгэхээр бол өөрийгөө өнлүүлэх тэр ур чадвар дээрээ л илүү одоо ажиллах хүч ажиллах хэрэгтэй болов уу гэж хардаг шүү дээ. Цалин гэснээс хоёулаа өмнө иржсэн бас одоо нэг сэдв тийм ээ. Одоо яг энэ өнөөгийн нөхцөл байдал одоо энэ өрсөлдөөний энэ орчинд яг цалингийн ямар бодлого яг байгууллагууд хэрэгтэй. За хоёулаа том байгууллагыг ярих бай. Дунд жижиг байгууллагад одоо нөөц хөрөлцтгүү тийм байгууллагад магадгүй одоо тодорхой яг тоонд нь үндсэн оронтой байгаад бус дээр нүүр одоо ур чадвартай ажиллах юм. Ер нь ямар маневр вэ? Хийх боломж байна. Байгууллагуудыг хараад байхад бид нар ажлын хчлын шинжилгээ захиалагчийн хөсөл төр хийдэ. Тэнгүүд дийлэнхтэй илэгдэлтэй явдаг. Өөрөөр бол одоо чи манай дээр 3-4 хэрэгтэй байгаа гэж захирлын зүгээс харж штэ. Тэнгүүд шинжилгээгээд үзэхээр 3-4 хүн илүү байх байхгүй юу. Тэгэхээр бол яаж юм хэр ингээд нэг дунджаас бага хэмжээний цалин тавьчаа тэрэн дээр ингээд тоон одоо статистикээр үзээд байна уу гэж харж байгаа. Тэгэхээр бол ер нь цалингийн одоо нөгөө систем гэдэг юм уу, чиглэл гэдэг юм уу, ур чадвар бол төгсөж байна. Ур чадвараа барих хэрэгтэй байна. Ур чадвараа хэмжих хэрэгтэй байна. Ур чадвартай нэг нь илүү одоо тэр нэмэгдлийг нөхөх хэрэгтэй байна. Тэгэхээр Монгол хөдөлмөрийн тухайланд ийм нэг заалт байгаа. Ямар ижил хэмжээний ажил үр гүйцэтгэж байгаа хүмүүс ижил хэмжээний цалин авна гэсэн зохицуулт байгаа. Хоёлаа яг адилхан тоогооч, адилхан одоо үндсэн цалин авах хэрэгтэй. Гэтэл нэг нь магадгүй ур чадвартай гүйцэтгэлтэй удаан жил ажилласан бол тэр чинь нэмэгдлэрийг зохицуулна. Тэгэхээр бол гэтэл нөгөө байгууллагуудаар гаргаад байгаа нэг юм алдаа гэх юм бол үндсэн цалингаа өсгөж явчихдаг. Үндсэн цалингаа өсгөчөнгүүд хуулиараа тэр чинь буруу болох ямар ч үндслэг байхгүй. Тэгээд гэтэл зарим нэг нь ингээд үндсэн одоо цалин өндөртэй нэг нөхөд байна. Нөгөө талд нь цалин багтай нөхдөд байгаа байхгүй. Эсвэл дөнгөж орж ирсэн залууч одоо ажиллах хүчний өндөр цалин амлаад авцсан. Өмнө нь орж ирсэн хүмүүс бага цалинтай ажиллаад байдаг. Эсвэл эсрэгээрээ өмнө нь орж ирсэн хүмүүс өндөр цалинтай, одоогийн орж ирж байгаа хүмүүс нь бага цалинтай. Энэ чинь өөрөө шудраг биш байхгүй. Тэр ийм нөхцөл цалингийн систем хизээч нууц байдаггүй юу юм. Байгууллага өөрөө нууц, хувийн тухай нууц одоо хуулиар бол нууц гэж байгаа боловч энэ нууц мэдээд биш байхгүй. Ямар нэгэн байдлаар одоо биенийхээ цалинг мэдтсэн л гэдэг. Тэгэхээр ээж нөхөр бол тэр нөгөө нэг ийм шудраг цалингийн систем гаргаж ирэх л ёстой. Тэгэхээр тэр нь өөрөө ур чадварын цалин. Тэгэхээр бол өөрөөр бол ур чадварыг нь хэмждэг болооч. Одоо чинь багаар ажиллах чадвартай хэмжих ёстой шүү дээ. Тэрээс энэ ер нь давгүй багаар ажилтсан шүү. Захирал харагдаж байгаа байдал нь 5 байж болно. Гэтэл хажууд сууж байгаа хүндээ 1 байж болно шүү дээ. Эсвэл өөрийнхөө удирдлаганд байдаг хүндээ бүр айгүй муу нөлөөлттэй байж болно шүү дээ. Тэгэхээр бол яаж юм нөхөр яг тоочны гол ур чадваруудаа гаргаж ирээд тэр ур чадвараа тоо хэмжээсээр өгөөд тэгээд тэрэнд зориулсан цалингаа өгвөл тэрийг авч чадахгүй цалингийн тэр үндсэн цалин биш нэмэгдлийн бууруулах үндэс хуулиараа байгаа. Тэгэхээр тийм зүйл дээр л одоо цалингийн одоо зүйлээ гаргаж ирэх нь нөлөө өндөр юм уу гэж харж байна. Гэхдээ бидний ингээд нэг консалтингаар ажиллаж хаад яг нөхөр өндөр цалин татдаг болооч тогтоодоггүй гэж байна. Яваад идэг. Яваад идэг. Тэгэхээр бол яаж нөхөр бол явж байгаа шалтгаан маш олон шалтгаантай боловч шудраг биш цалингийн асуудал сөхөгддөг тийм. Тэгэхээр бол яаж нөхөр айгүй олон зүйлтэй холбогдсон. Тэгэхээр цалин өөрөө байгууллагын соёлд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг зүйл юм. Тэрэнд байгаа элчдийн сэтгэл ханамжинд нөлөөлдөг зүйл байхгүй. Тэгэхээр бол энэ цалингийн систем дээр байгууллагууд нэлээд ийм шинжлэх ухаанч гэдэг юм уу, судалгаатай ажиллаж ажиллах шаарддаг шүү дээ. Одоо нөө ур чадварыг шагнах хэрэгтэй гэж байна. За нэг хоёр янз яргаад байна. За нэг нь бол яг хувийн гүйцэтгэл дээр суурлаад одоо менежерч байна уу, эсвэл гүйцэтгэж байгаа ажилтнч байна ингээд илүү ур чадвартай одоо тодорхой хэмжээний урамшуулгын бонус боддог.
Зарим байгууллагууд ийм одоо нийт багаар нь гүйцэтгэлийг урамшуулдаг ийм байгаад байна. Эдгээр нь ер нь яг ямар хуу ийм одоо ер нь ямар тохиолдолд ямарыг нь сонгох ёстой гэдэг дээр ямар зөвлөгөө өгдөг. Ер нь чинь бүтээмж гаргахын тулд хоёр зүйл хэлэлээд байна. Нэгдүгürt нь юм бол миний ур чадвар боломжийн бижээж би байгууллагын гүйцэтгэл нөлөөлж чадна. Гэтэл би айгүй өөр ур чадвартай болооч байгууллагын гүйцэтгэлд нөлөөлдөг хүмүүс байдаг шүү дээ. Байгууллага одоо чинь яа өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагааг 10% өсгөн гэсэн байтал тэрэнд нөлөөлдөггүй мөртлөө миний хувийн одоо гүйцэтгэл айгүй сайн байгаад идэг. Тэгэхээр нөгөө байгууллага яг ямар зүйл рүү тэмүүлээд байгаа багаар нь нэгтэршүүлэх гээд байгаа юм уу эсвэл хувийн гүйцэтгэлийг илүү төлөвлөжүүлэх гээд байгаа юм уу гэсэн байгууллага өөрийнх нь гаргаж байгаа шийдвэрээс хамааруулаад хувийн гүйцэтгэлээр нөлөөлөх үү, багийн гүйцэтгэлээр нөлөөлөх үү, эсвэл холимог маягаар үйлдэх үү гэдэг чинь яг л тухайн шийдвэр шалтгаална. Өөрөлдвөл одоо баг нь магадгүй ингээд ганцаарсан тоглолтууд айгүй хийгээд идэг компаниуд байж болно шүү дээ. Одоо чинь гуруулаа авахад гурвуулгийнх нь гүйцэтгэл айгүй сайн байгаа болооч компани гүйцэтгэлээр авдаг юм бол дундаж гүйцэтгэлтэй байх юм бол илүү яаж нөхөр багийн гүйцэтгэл рүү орж ирдэг. Эсвэл яаж нөхөр заалцааны хоорондоо ийм ажиллаж чаддгүй багууд байж болно шүү дээ. Би энтэйгээ таарамж ийм тохиолдолд багийн гүйцэтгэл рүү оруулж ирдэг. Тэгэхээр бол яаж нөхөр бол яг ямар зорилгоор гаргаж ирж байгааг шалтгаалаад энэ нөгөө гүйцэтгэлийн хэмжээнүүд нь ялгаатай байна. Бүлгээр байх юм уу, ганцаарсан байх юм уу, холимог байх юм уу? Тэгэхээр эн чинь яг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад одоо магадгүй энэ удирдлагаа зөвхөн багаар нь нөлөөлж болно шүү дээ. Энд чинь урт хугацаанд үйлчлэгдэх зүйл шүү байхгүй. За 2 дугаар удирдлагаас эхлүүлээд ганцаараа гар. 3 дугаар удирдлагаа нийлмэл маягаар ч. Ингээд нэг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад ингээ өөрчлөх чадвар аягүй чухал. Тэгэхгүй л ингээл нэг яг л ийм богдуулын ороод гарна гал тэнд шуурхтаа огтолж чирээдгүй гэдэг байгаа байхгүй. Өөрөөр ингээд стратеги бий хүрэх зорилго чинь нэг байж боловч тэнд хүрэх юм аргуудаа тухай бүрдээ өөрчлөх чадвар аягүй чухал байгаа. Тэнгүүд байгууллага тэнгүүд хүмүүс нь бас нэг юм байна. Одоо бид нар ийм одоо ажлууд үзэхээр манай удирдлагуудын шийдвэр аягүй хурдан өөрчлөгдөд идэг ядаргаатай. Гэхдээ энэ соёлоо түгэх хэрэгтэй шүү дээ. Өмнө нь магадгүй доктортой бид нар эдийн засгийн нөхцөл байсан байж болно. Өнөөдрийн миний гаргасан шийдвэр өнөөдөртөө зүг байсан байхгүй. Өнөөдөр хамгийн бэстнээс маргааш нөхцөл байдал өөрчлөгдвөл буруу байх юм бол за би шийдвэртэй л үнэж байх хэвээр гэж явж болохгүй байхгүй. Тэгэхээр бол өөрөөр бол шийдвэр өөрчлөгдөн гэдгийг хүмүүстэй ч гэсэн ойлгох нь айгүй чухал гэж хараад байгаа. Түрүү цус дурдагдлаа нөө цалин ба байгуулгын соёл гэдэг шүү дээ. Ингээ уур амьсгал эвддэг нэг хөндүүрсэх чинь бас цалин. Ерөн зүгээр байгууллага одоо цалингийн систем бодлогоо тодорхойлохдоо одоо багийн уур амьсгалыг эвдэхгүйгээр байгуулгын соёлыг хулахгүйгээр ямар зарчмаар ер нь юу анхаарах хэрэгтэй гэдэг дээр объект субъект гэсэн хоёр зүйлээ аягүй сайн ялах хэрэгтэй. Үндсэн цалин гэдэг бол яг ийм субъектийн байр суурьнаас ханддаг зүйл биш байхгүй. Яг энэ ажлын байр нь үнэлгээнээс гарч ирж байгаа. Яг л ийм тогооч ажлын байр 1000 төгрөг. Энэн дээр 10 хүн ажилласан 1000 төгрөг байхгүй. Гэтэл ийм үнэлгээтэй байгаа ажлын байрыг гүйцэтгэх захиралч юм одоо хин нэг удирдлага албан тушаал харангуйтаа өөрийнхөө хувийн үзмжээр 1200 болгочдөг нь маш том албаа. Тэгэхээр үндсэн цалин гэдэг зүйл яг тэр ажлын үнэлгээнээс гарч ирж байгаа цалин шүү гэдэг ойлгомоор байгаа. Зах зээл дээр байгаа жишг. Тэгэнгүүт тэр жишгээс аягүй зөв гаргамаар байна. Тэгвэл одоо чинь би барилгын инженер ч юм уу та байгаа байхгүй. Нэг барилгын инженер. Тэгэнгүүт яаж нөхөр ингээд нэг танилтайгаа нэг өмнөх өдөр нь уулзсан гутаа мань хүн нэг барилгын компанид ажилладаг. Би одоо 2000 төгрөг аваад байгаа ш тэгж ярьдаг. Гэтэл миний авж байгаа цалин 1000 төгрөг байна. Тэгэнгүүтээ маргааш навчингуудаа ер нь 2000 байгаа юм биш та гадуур гэдэг тийм. Гэтэл эн чинь тухайн байгууллагт оруулж ирж байгаа албан тушаалын үнцэн гэдэг зүйл аягүй чухал шүү дээ. Барилгын инженерүүд бол барилгын салбартаа үнцэнтэй болохоос биш зүгээр нэг үйлдвэрлэл дотор чинь ингээд нэг ганц хоёр засвар хийдэг юм одоо барилгын инженерүүд байж болно шүү дээ. Тэгэхээр тухайн байгууллагад оруулж ирж байгаа хувь нэмрийг аягуусаа харах нь аягүй чухал юм. Тэгэхээр үндсэн цалин гэдэг зүйлийг анханаас нь эдийн засгийн тооцоолол нөгөө юу албан тушаалын үнэлгээнд дээр тогтоосон бол тэрийг инфляцийн төвшнгөөс хамаарч л өөрчлөгдөх тэр зөв тогтолцоог гаргаж ирэх хэрэгтэй. Одоо жишээ нь энэ жил бол Азийн хөгжлийн банк болон Монгол банкнаас 2 юм таамаглалыг гаргацсан байгаа байхгүй. Монгол банкнаас 8.5, Азийн хөгжлийн банкнаас 8% инфляц. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллага заашгүй энэ хэмжээнд хүртэл цалингаа өсгөх ёстой. Ягаад тэгэхээр одоо жишээ нь Аксан байгууллага 10% цалингаа өсгсөн гэж байгаа боловч инфляц 8 байх юм бол бодит байдлаар 2% өсөлтөг байгаа байхгүй. Хэрвээ огт цалингаа өсөхгүй байх юм бол инфляцийн нөхцөлд 8 байх юм бол 8%-аар чиний одоо таны ажилтнууд цалин буурж ийн гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол үндсэн цалин гэдэг зүйл бол яг л ийм гадаад хүчин зүйлийн болноос өөрчлөгдөж идэх гэдэг нь ойлгомоор юм шиг байна. За тэгэнгүүт тэр цалингийн дараагийн одоо нэг юм шудраг гэдэг юм а байгуулах зориулсан систем юм бол яхаарахгүй ур чадвар гүйцэтгэлийг гаргаж ирэх хэрэгтэй. Ур чадвар. Одоо чинь манай танай нэг ажилтан би цалингаа өсгөмөр байна гэдээ орж ир ер нь хүний хэрэгцээ чи өөрөө хязгааргүй шүү дээ. Өнөөдөр одоо цалингаа нэмүүлсэн хүн маргааш ч юм уу нөгөөдөр ч юм уу эсвэл 7 хоногийн дараа цалингаа нэмүүлэх тийм бодолд хийцэн л явдаг. Тэгэхээр илт тод байх нь аягүй чухал.
одоо ингээ 3 юм ажилтан байлаагаад гуруулаа цалингаа мэдчих байгаа. Ер нь нууцлаад байсан ч та мэдчих байгаа. Тэгэхээр яагаад би доржоос дулмаагаас цэцгийгээс ийм төгрөгөөр дутуу аваад байдаг гэдэг нь аюу шудраг байх хэрэгтэй. Тэр магадгүй би одоо удирдлага бол дахиад над дээр орж ирж болно шүү дээ. Би одоо ингээд айгуу дутуу цалин аваад ийна. Би цалингаа яах вэ? Окей, чиний өнгөрсөн жилийн ч юм уу да энэ удирдлын ур чадвар ийм байна. Чи ийм ур чадвараас өгөх юм бол эдөө өвтэй болох юм бол чиний нэмэгдэлж орж ирнэ. Гэтэл чи өнгөрсөн жилийн ур чадвар чинь 80-тай байх ёстой чи 75% байна. Чиний хамгийн улцсан одоо өсөх ёстой ур чадвар чи ийм ур чадвар байна. Тэгэхээр чинийгээ хөгжүүл. За нөгөөх нь гүцэтгэлийн нөгөө нэг юм нөгөө нэмэгдэлж орж ирж. Өөрөөр манай баг одоо тэдэн төгрөгийн одоо борлуулалт хийн гэсэн одоо салбараа хөгжүүлнэ гэсэн за мэдхгүй байгууллага өөр өөрийн зорилго тавьж байгаа. Энэ зорилгот таны оруулсан хонь мөр ямар гэдгийг тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр зүйлээс бүрдчээж таны цалингийн зурагч гарч ирж байна гэдгээ бодтойгоор ойлгох хэрэгтэй л доо. Тоглоомын дүрм ойлгомжтой байх хэрэгтэй. Маш тодорхой байх хэрэгтэй. Маш тодорхой. Тэгэхгүй бол ингээд бид нар ажлаас гарсан захиалагч манайд нэг ийм үйлчлэг байдаг. Захиалагч өөрөө өсөх юм бол ажлаас гарсан хүмүүсийнхаа мэдээллийг өгөөд бид нар нөө интервью хийдэг. Ажлаас гарах үе ярьслах хийдэг. Яагаад гарчваа гэдэг. Ер нь энэ бол 3 дахь гадны байгууллага орж ирвэл илүү үнэн бодиттой мэдээлэл өгдөг. Тэгэнгүүт тодорхой бус зүйлүүд айгүйх орж ирдэг. Өөрөөр одоо жишээ нь нэг 200 мянга гэдэг юм 100 мянган төгрөг нэмсэн байгууллага бол гүйчихэж байгаа байхгүй. Энэ тодорхой харагдчихж байгаа. Гэтэл захирал нь бол яаж юм нөхөр уг нь бие хэмжээний цалин өгөх боломжтой шүү дээ. Тэгэхээр энэ чинь яаж юм нөхөр дамаа юм сүлийн залуучуудыг харахад бол яг цаасан дээр буусан зүйл ил ихтгэл юмшилтэй ажиллаж байна. Тэгэхээр бол яаж юм нөхөр нэг хонглог зүрт гэрэл харагдахгүй хин ч гэсэндээ явна шүү дээ. Тэгэхээр бол яаж юм нөхөр чиний дараагийн албан тушаал юм. Ер нь менежмент гэдэг шиг хиймэл зүйл шүү дээ. Чи одоо борлуулалтаа ахлах ажилтан байхгүйсэн гэсэндээ 2 жилийн дараа ахлах. Чи ийм юм ур чадвар эзэмшил ахлах болгоно. Ийм юм ур чадвар эзэмшлийн одоо менежер болгонд тэр үед нь тэр албан тушаалаа гаргаж болно шүү дээ. Тэгэхээр бол энэ чинь яаж нөхөр ийм зүйл тодорхой байгаа нөхцөлд хүмүүс ажиллана. Гэтэл ямар ч тодорхойш дараагийн албан тушаал нь ямар юм мэдэхгүй. Хизээ цалингаа өсөх мэдэхгүй. Тэ би одоо байгууллагад удаанаар ажиллавал миний амьдрал болон энэ мэдлэг чадварт ямар өөрчлөлт гарч мэдэхгүй. Тухайн үеийн ерөөсөө сэтгэл хөдлөлтөөрөө тэр удирдлагуудын гаргасан шийдвэрээр үйл ажиллагаа цалин нэмэгддэг, систем нь өөрчлөгддөг хин ч ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр тийм тодорхой байгаа нэг юм санал руу явах нь зөв байхгүй юу? Тий. Нэг юм үг байгаа гэдэг чинь одоо сайн ажилддаг хүн бол одоо амьдралын чанар нь тухайн газараа ажилласнаар сайжрах хэрэгтэй. Харин байгууллагын орлого ашиг өсөөл ажилтны амьдралын чанар сайжрахгүй бол тэр чинь бас нэг юм зөрүү байгаад байна гэсэн юм үг яваад байдаг. Бас нэг зүйл асуумаар гань одоо хөдөлмөрийн шинжилсэн хуулиар 9 төрлийн гэрээ их боловцоотоос 9 төрлийн хөдөлмөрийн харилцааг бий болсон гэсэн үг шүү дээ тий. Ууч нэг илүү хоёр илүү. Тэгэхээр яг энэ маань яг одоо Монголын бизнесийн орчинд хэр их хэрэгжиж байна. Ер нь компаниуд бас энийг сайн олж харахгүй тал байна уу? Эсвэл бас жаахан ахаад өөрөөр засах хэрэгтэй ч юм уу? Яг энэ талаар жаахан задлж ярил. Тий. Ерөөсөө л өмчлөх сэтгэл зүйн аягүйх дамгаалаад байна аж ахуй нэгжүүдээ. Өөрөөр ингээд бүтэн 8 цагийн нэг нь одоо авж ижил яг манай ажилтан гэсэн юм өмчлөөд байгаа байхгүй. Гэтэл хүн гэдэг өөрөө өмчлөгддөг зүйл биш шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээний одоо 7-8 төрлийн одоо гэрээ байгаас нөгөө л нэг уламжлалт 2 төрлийн гэрээчд хэрэгжиж байгаа байхгүй. Туршилтаар ажиллуулна. За болж гээд одоо үндсэн ажилтан болох ийм 2 төрлийн. Гэтэл хөдөлмөрийн хуулиар чинь зайнаас ажиллах, гэрээсээ ажиллах, хагас цагаар ажиллах гэд ингээд маш олон хэлбэрүүд байгаа. Гэтэл хэрэгжилт айгу таар. Гэтэл тэр хүнийг өдөр 8 цаг харах нь байгууллагын хувьд бүтэмж байхгүй. Тэгэхээр ажлын байр өөрчлөгдөд байгаа. Ер нь эцсийн дүндээ нөгөө үйлдвэрлэлийн биш ажлын байр биш үйл бүтэмж чухал шүү дээ. Тэгэхээр бүтэмж хаана бий болдгоо гэхээр өөрийнхөө тавтай тэр бүсдэл хүний бүтэмж бий. Тэгэхээр тэр зүйлийг нь гаргаж ирэх нь айгу оновчтой юм шиг байна. Тэгэхээр бол яаж юм хөө ингээд нэг одоо чи манай консалтинг фирмийн цалингийн одоо жишээ нь нөгөө юу гэдэг юм да жишг гэдэг юм уу да. За одоо би жишээ манай дээр ингээд зөвлөхөдтэй 3 ангилсан. Тэгээс 2 3 гэдэг бол одоо хамгийн бага туршлагагүй зөвлөх. За нэг гэдэг нь хамгийн өндөр туршлагатай. За тэгэнгүүт яаж нөхөр нэг юм ажил өглөө. Тэгэнгүүт одоо чи нэг зөвлөх тэрэн дээр ажиллахын цагийг өөрөө тохирно. За би энэ орны 8 цаг хийх ажил байдаг. Би тэгэнгүүт тэрэн дээр бит хоёр ярилцсан. За нэгдүгээр зэргийн зөвлөхийг энэ бол би 5-аар л яана. Нэгдүгээр зэргийн зөвлөх бол илүү чанартай бага хугацаанд гүйцэтгэх хэвээр цагийн цалин нь 3-аас өндөр байна. Тэгэнгүүт ингээд дундаа ч юм уу ингээд нэг 5 ч юм уу 6-аар ингэж яаж. Тэгээ тэрийг 6 цагтаа хийцэн байхад болоо байхгүй юу? Өөрөөр цаг биш бүтэмж нь шөнөө ээ нүү өдрөө ээ нүү магадгүй 6 цаг дээр хоёулаа тохирсон ч гэсэндээ 3 цаг хийгээд дуусчихвол тэгээд болно шүү дээ. Гэтэл тэр 6 цаг хийнэ гэж тохирчаад одоо магадгүй 6 өдөр хийвэл тэр хүн асуудал шүү дээ. Тэгэхээр бол яаж юм хэр ингээд нэг юм яг энэ нөгөө нэг
хийх ажил дээр нь одоо тулгуурлаж энэ одоо бүтээмж гэдэг юм уу да зүйл. Тэгэнгүүт нь нөгөө бусад цагуудаа одоо мань хүмүүс өөр газар одоо зориулах бүрэн боломжтой байхгүй юу? Тэ одоо нөгөө ижил төрлийн өрсөлд төрцгөж юм одоо яс зүүн хэмжээгээрээ зохицуулагдсан зүйлийг зөрчихгүй л байвал чөлөөтэй байгаа байхгүй. За тэгэхээр Баяр Магнаа зөвлөх маань одоо бизнес семинарс зохион байгуулах бизнес конференц те 4 сарын сүүлээр зохион байгуулна. За тэн дээр бас үндсэн илтгэлийг нэг үндсэн илтгэлийг тавихаар байгаа. Сэдвүүн ерөөхдөө байгуулгын соёл тийм ээ. За тэгэхээр байгуулгын соёл гэдэг дээр яг хоёулаа бүрэн агуулгыг ярихгүй ч гэсэн бас яг ягаад энэ сэдвийг одоо бас яг ийм үед ярих хэрэгтэй гэдгийг бас үзэх сонсогчтой хэлж өгөх хэрэгтэй байна. Ер нь байгуулгын соёл гэдэг одоо ойлголт яг одоо яг яаж өсөө өөрчлөгдөж байна? Юу нь илүү чухал болж байна? Яг одоогийн үнийг энэ одоо ийм галзуу өөрчлөлттэй ийм хэмнэлээр галзуу болчлаа шүү дээ. Энэ донд бас нэг одоо бид нар чинь нэг юм ориенташнтэй зүг чигтэй байхгүй бол те болохгүй болчиход байна. Тэр конференц дээр хоёр талаас нь сэдв харах гад нэгдүгээр байгуулгын соёл нөгөө тал нь сэтгэл зүйн тэр төлөв байдал гэдэг. Тэгэд одоо 2017 оноос манай консалтинг үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгэд ингээд ажил ингээд одоо 9 жил гэдэг 8 жил ингээд ажиллаж байхад нэг юм хүмүүс хичнээн мундаг систем байгаа, хичнээн өндөр цалин байгаа, хичнээн гоё оффист байгаад тэр чин тодорхой лимиттэйгээр нөлөөлт юм байна. Тэгэд ингээд уг үндэс рүү наваад зөвхөр ерөөсөө л тэр 50 байх л хэвээр байна. Ажлын байран дээрээ 50 бэжэж идэв бүтээмж гаргах юм байна. Ажлын байран дээр айдасгүй бэжэж хүмүүс одоо нөгөө нэг юм амьд үлдэхийн тулд тэндэсэж үлддэг биш илүү бүтээмжтэйгээр оршин тогтнонд юм байна. Тэг ерөөсөө сэтгэл зүйн амар амгалан байдал гэдэг чинь ерөөсөө хүнийг биологийн хувьд чи мөрт наслуулах нөлөөлд юм байна. Сэтгэл зүйн үед тэндээс ас жаргалыг ингээ мэдэрд юм байна. Тэгэхээр тэр зүйл байхгүй үед мянган мундаг систем байгаад мянган гоё юм одоо зүйл яриад ч гэсэндээ тэр өөр хэрэгжихгүй болгох. Тэгэхээр бол энэний өөрөө байгуулгын соёл гэж үздэг. Тийм. Одоо жишээ нь магадгүй манайх юу хийдэг явахгүй. Хит хантинг гэдэг юм уу да ингээд нэг бүрдэлт үйлчлэгийн дээр бид нар байгууллагууд хамтарч ажилладаг. Гэтэ айгу цөөхөн үрээнэлтэй нэг 10-аас 15 орчим хүнийг л жилдээ нэг юм А гэдгээс Б рүү одоо шилжүүл. Тэнгүүт ингээд нөгөө нэг хүнтэй санал тавих гээд уулзж яхад огт манай саналыг одоо сонсохгүйгээр би үгүй гэдэг хүмүүс зөндөө тардаг. Огт үгүй. Үгүй чи ядахт нэг цалин үснийх нь хэмжээг сонсчвол зүгээр юм шиг үгүй хэрэггүй. Тэгээ ямар ч цалин өгсөн би гарахгүй эндээс өөрчлөхгүй гэдэг. Яагаад тэгэхээр хариулт өгдөггүй. Яагаад чи ингэж татгалзаад байгаа. Яагаад энэ байгууллагт ингэж удаан хугацаанд ажиллах гэдэг. Мэдхгүй яагаад чи бэ надад эндээс гарна гэсэн юм ерөөсөө байхгүй. Яагаад гэдэг хариултгүйгээр илэрхийлж байгаа тэр зүйл соёл. Тэрнээс тэр хүмүүс цалин өндөрлөхөөр гэж хариулахгүй байна. Удирдлага намайг дэмждэг гэж хариулахгүй байна. Ерөөсөө соёл гэхээр яаж юм хөр бол ерөөсөө тэр зүйлийг хэлээд. Тэгэхээр бол яаж юм хөр ер нь соёлын ингээд хэд хэдэн хэлбэрүүд байгаа юм л да. Хамгийн ихний соёлыг нь бол ил харагдах соёл гэж үздэг. Ер нь ил харагдах соёлоор бол маш олон зүйлийг одоо өгч идэг. Өгч идэг, илэрхийлж идэг. Энэ нь одоо шинэ ажил горлогч уу ячаартайгаа холбох юм бол ерөөсөө тэр анкет бүглэхэд ирж байгаа хүнд үзүүлж байгаа хамгийн ихний мессеж чинь л тэр байгууллагт орох уугүй, одоо туршилт хугацаанд ажиллах уугүй юу гэдгийг шийдэх гэдэг. Тэгэхээр ил харагдах соёл байгаад. Хоёр дахь нь тунхлын чанартай соёл. Гурав дахь нь одоо нэг хөшигний ардах одоо соёл буюу даалд орших соёл гэдэг. Даалд орших соёл өөрөө бүр айгу асуудалтай байна. Энэ өөрөө асуудалтай гэдэг нь яаж юм хөхөр тухайн байгууллагт ажиллаж байгаа хүмүүсийн ажил амьдралд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг гэдгийг нь тэр одоо судалгаар тогтооцсон байна. Тэгэхээр гэтэл байгууллагууд айгу өнгөн дээр айгу гоё юм ярьдаг байгууллага зөндөө штэ. Одоо ингээд нэг чи манай байгууллагт орсноос ингэдэг тэгдэг чамайг бүүцэлнэ манаас амар мундаг гоё гэж ярьдаг. Яг хөшиг хаалаа тухайн байгууллагын амьдрал руу орлоо алаан болдог. Ийм жишгтээ соёл зөндөө байдаг. Шинэ ажилтнаа бүл идж байгаа байдал, хүлээж авахгүй байдал, хин нэгнээс тэр тусламжгүйсэн юм асуухаар тэрэнд хариулж байгаа байдал. Энэ чинь өөрөөр бол байгууллагын соёл байхгүй. Тэгэхээр байгууллагын соёлыг яаж өөрчлөх юм бэ гэдэг. Нэгэнт эн чинь одоо 100% тийм гой соёлтой газар байхгүй л дээ. Дийлэнхтэй таагүй мэдрэмжийг өгдөггүй байх нь аюул чухал байна. Тэгэхээр тийм сөрөг соёлтой газар гэхээр ерөөсөө л одоо бидний хэлдгээр одоо ингээд нэг одоо чинь цалингийн системтэйг хоёулаа тайлбарлах юм бол ингээд би мөрөөрөө ажиллаа хийгээд идэг боловч миний цалин нэмдэггүй соёл байхгүй. Би ямар нэгэн байдлаар илэрхийлэл хийгдчихээж би цалингаа өсгдөг байх юм бол энэ зөв соёл биш байгаа байхгүй. Өөрөөр дуутай нэгний цалин нэмээд дуугардаггүй нэгний цалингийн байлгаад идэг бол энэ ч өөрөө сөрөг соёл байгаа байхгүй. Тэгэд удирдлагын тэр хуралд хийж байгаа байдал, удирдлагадаа үгээд амжуулж байгаа байдал, баг хамт тулны гадуур дотуур гарч байгаа байдал энэ төр чи өөрөө тэр чигтээ яаж юм хөр бол соёл байдаг.
Тэгэхээр энийг илрүүлэхийн тулд байгууллагын соёлын судалгаа заавал бид нар бол жилдээ нэг удаа хийгээч. Энүүгээр болохгүй байгаа зүйл чинь гарч ирдэг. Тэрэн дээрээ тулгуурлаад засах харамж арга хэмжээ авна. Тэгэхээр засахын тулд яах вэ гэхээр бол одоо манайх бид нар бол зөвлөгтэй байдаг гэхээр бол бичигдмэл байдлаар л үржилнэ. Одоо чинь ажлын байран дээр хин нэг дарамтлаад байдаг, шинэ орсон хүн, хуч орсон хүмүүсийн хооронд ялгаа гараад байдаг бол энийг нь 2 дугаар түвшний соёл болоо тунхаглын чанартай соёл руугаа татж авч ижил засах процесс явагдана. Ийм зүйл болохгүй гэдгийг нь цаасан дээр бууж ижил хэлбэрч байна. Тэгэхгүй бол болохгүй шүү гэдээ ингээд нэг удаагийн хэлэх. Эсвэл цуг хэлж байгаа нь чи одоо ажлын байран дээр аягүй зогсгүүл гаргаад байна болиул яасан байнгут тэр хүн надад дургүй учраас гэж хүлээж авах гээд байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс өөрөө шаардлага тавих хэрэг одоо буучж байгаа байхгүй. Тэгэхээр цаасан дээр буулгаад манай ажлын байран дээр энийг зөвшөөрнө, энийг зөвшөөрөхгүй гэдгээ буулгаад тэргээ мөрдөж алхаас л. Тэгэд эцсийн дүндээ байгууллагын соёл гэдэг бол дээрээс л цэвэрлэгдэнэ. Шатыг дээрээс л цэвэрлэнэ. Хичнээн одоо манай байгууллага соёлоо өөрчлөлмөр байна. Удирдлагын тусгал байхгүй юу? Нөгөө жавхлын юм да гэдэг шиг одоо нөгөө ямар одоо үрийг тарьсан тэр үрчинд өндөр соёлцсон байгаа. Тэгэхээр ажилтнуудтай холбоотой биш, холбоотойгоор биш, удирдлагтай холбоотойгоор байгууллагын соёл тайлбарлагддаг. Тэгвэл ийм өнцгөөс асууя. За гэхдээ одоо юу гэдгийг байнга толгойг нийлэх нь хаашаа. Одоо нэг ажилтны хөгжих бас нэг нөхцөл чинь ингээд тохирсон сорилтууд өгж ийж бас өгж штэ тий. За ингээд тэм даймда гэдэг хаар бас ингээд суулгарч жишээ тий. Тэгэхээр тэр өөрт нь тохирсон одоо байгаа ур чадварыг жаахан сорьсон тийм сорилтууд даалгавруудыг өгөх. Нөгөө талаас нь урууг нь авахгүй байх. Одоо хашраахгүй байх. Тэр балансыг юу нэг яаж барих юм? Энд дээр айгүй олон юм одоо алдаанууд юм уу бидний одоо гол хийдлүүд гардаг юм шиг харагдаад байдаг шүү дээ. Ажлын шаардлага гэдгийг нэгдүгээр тавиад тодорхой гаргаж өгмөр байгаа. Энэ миний шаардлага биш байхгүй. Хэдүүл ажил ер нь ажлын байр гэдэг чинь насан турш хүмүүс сэтгэл зүйн үед насан турш хүмүүс ажилдаг орчин шүү дээ. Тэрээс ингээд биендээ гоншигнаал би энийг одоо ивэлээж явдаг хамт олон биш. Одоо би байгууллагад хэлдэг өвөөгөө химээрээ одоо жаахан насны ахмад насны хүмүүс байгаа байхгүй ба. Өвөөгөө химээр бол гэртээ өвөөгөө хийх хэрэгтэй. Тэрнээс ажлын байран дээр ирчээд хин нэг сургаал айлтад байж болохгүй шүү дээ. Одоо чи нэг 19-20-тай сүүлийн залуучууд энд ирээд ямар одохгүй. Ямар морол тэр одоо гараад л юм орол. Ажлын байраа өөрөө юм ордог орчин биш байхгүй. Та 18-тай байна уу, 19-тай байна уу, 70-тай байна уу хөдөлмөрийн харилцаа бол ажилтан гэсэн статус руу орчиж байгаа. Тэгэхээр ажилтан бол ажилтан чинь нас хүйс үзэл бодол юус хинтэж байхгүй байхгүй. Тэгэхээр бол тэр зүйлээс нь биш яг юм ажил дээр нь тулгуурлаж тэр одоо нөгөө нэг шаардлага аюу тэмцэг тавих хэрэгтэй байх болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бол яг энэ ажилдаа ажлын шаардлагыг ингэж хүлээж авна. Энэний ач холбогдол нь ийм ээ. Яагаад энийг хийж чадахгүй гэсэн баримттайгаар нотлоход ярих нь аюу цохимжтой л гэж хараад байгаа. Тэгэхгүй бол ингээд хин нэг нийтийн субъектив байдлаар тэр чинь нөгөө нэг ажилтнуудтайгаа хэлж байгаа дууны өнгө мөнгө гэдэг биеийн хөдөлгөөний хилэмж аюух нөлөөлнө л доо. Тэгэхээр бол аль болохоор тэр шаардлагаа бичгээр болгож явуулаад л зүгшүүл гэж харж байгаа. Тэрс ингээд яриад ингээд байдаг зүйл биш байхгүй. Ярьчгаараа худлаа очихгүй. Тэгэхээр нэг хоёр нэг газар пяа уухтаа баахан хав ярьдаг тий. Тэр чи хүлээж авахгүй. Тэр нэг манайх нэг үйлчлүүлэгчтэй ажиллаж исэн захирлан тэгж байгаа. Нэг ийм ажилтан явуулмаар байна наад нөхөрч. Ерөөсө болохгүй байна. Гэхдээ тэгээ хөдөлмөр эрхлэлтэй харилцаа талаас тодорхой процессыг явагдсан юм гэсэн явагдсан наадах нь би зөндөө хэлсэн. Окей, тэнгууд нь яг өөрөж хэлдгээр пи ууж явахтаа хэлсэн, шатан жавд, лептен жавж явахтаа хэлсэн, тамхины цэг дээр хэлсэн баг. Чи надад болчихоо. Гэтэл ажилтнтай бид нар уулзаж байгаа. За танаа одоо удирдлагч юм бол өөрт чинь хэд хэдэн одоо аман маягаар хэлж ирсэн юм байна. Хизээ хэлсэн бол би юу санахгүй байна гэдэг. Өөр бүр яаж нөхөр удирдлагын зүгээс тэрийг хэлсэн гэж болж байгаа. Ажилтны зүгээс тэрийг нь яг хэлж гэнэ гэж аль бисны одоо байр суурьнд сүлгэж байгаа байхгүй. Тэгэхээр хэлж нөхөр хизээ яаж ямар байдлаар хэлэх үү гэдэг чинь удирдлагын хэд аягүй тийм чухал ур чадвар байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та удирдлагын албан тушаал дээр тийм дуршлагатай биш байвал бид нар бол байгууллагуудад зөвлөгтэй бол цаасаар болгоо. Имэйл цаасаар сэтгэл хөдлөлгүй байдаг цаас чи өөрөө. Тэгээд тэрийг албажуулаа сайхан имэйлээр явуулчих харилцаач. Тэгэхээр имэйл рүү худлаа ярьдаггүй, сэтгэл хөдлөлийг бууруулдаг, нотлох баримттай ямар нэгэн одоо асуудал үүсдэг гэх юм. Түрүү нөө сэтгэл зүйн байдал гээд бас цохол сурдлаа. Тэн дээр зүгээр бас айц гэж ярьсан тий. Одоо төгшөөр эсвэл тийм тав гүтлээ. Яг тийм юмнуудын одоо их сурвалжууд нь яг нийтлэг их сурвалжууд байна. Тэр айцын, төгшөөрийн, тав гүтлийн ер нь удирдлагатай л ботод тайлбарлагдана. Тэг удирдлагатай. Ер нь хүмүүс байхгүй тэр чинь нэгдүгээр удирдлага асуудал зохиогдож байгаа. Удирдлагын тэр одоо ер нь хөрс чинь ямар байна? Яг тийм хөрсүүд бий болоод идэг. Тэгээд ингээд нөгөө тойрон хүрээлэгчтэй асуудал байна. Тэгээд бид нар нэг 2 жилийн хугацаанд нэг юм токсик хортой одоо эхлээд хортой ажилтан гэдгээрээ бид нар одоо нөгөө нэг ном бичгээ судалгаа хийсэн. Тэг өнгөрсөн жил уг нь гаргачихсан чадсангүй энэ жил одоо эхний
жилдээ хагас жилдээ хамаар одоо багтаад бид нар гаргана. Эхлээд нэг ажилтан дээр бид нар фокуслаад яхан судалгаа гэдэг үсэхгүй. Тэгсэн чинь эцсийн дүндээ ажилтан өөрөө ажилтан токсик ажилтан явуулснаар тасарчдаггүй юм байна гэж харсан. Тэгэхээр ээж нөхөр ерөөс систем нь өөрөө хортой болохоор тэрэн дээр ямар ч зөв хүн орж ирсэн токсик болт юм байна. Тэгэхээр ерөөсөө тэр хортой нэг алан модносоо ямар модносоо ч үлээд хол ундаггүй гэдэг шиг ерөөсөө хүн чинь тийм соёлтой газар очт юм байна. Тэгэхээр бол ерөөсөө байгууллагуудын тэр зүйл бол тэр нэг удирдлага ажилтан тэрнийг бий болгоод тэр систем нь өөр аягүй тийм чухал байт юм. Тий. Одоо чи нэг токсик ажилтан явуулснаар протоксик нь үлддэг юм байна. Илүү хавьжаа. Илүү тэр нэг хөлбөр нь үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бол яаж юм нөхөр эцсийн дүндээ тэр чинь системээс л гарч ирдэг. Одоо чинь би өмнөх байгууллага дээр магадгүй ингээд нэг юм болохгүй байгаа зүйлийг хэлцдэг юм одоо зан чанартай байсан биш болно шүү дээ. Юмны ядгүй болохгүй байгаа хэлцдэг, чадахгүй байгаа аюу зөв илэрхийлцдэг. Гэтэл миний одоогоо орж ирсэн байгууллага тэрний эсрэг байл би болчдөг. Эзэн юм хэлж болдоггүй юм байна. Юм хэлдэг тэгэхээр илүү ажил авд юм байна, надлагдд юм байна. Тэгэнгүүтээ би одоо өөрчлөнгүүтээ өөрийнхөө нэг дуугал байдаг тэр токсик цанг хөгжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр бол яаж нөхөр тэрийг хэн шийдээд байх гэхээр систем шийддэг гэсэн. Гэхдээ хүн чинь ороод ажиглана шүү дээ. Дуутай байгаад байх юм бол дэмий байд юм байна. Дугуй л өсөн дээр юм байна. Ер нь ажилтаа гэж өглөөж явбал илүү зүгээр байд юм биш шүү. Тэ? Эсвэл ингээд ширээгээр дүүр юм овоолчих юм бол аягүй сүртэй гоё харагддаг юм биш үү энэ байгууллага дээр. Тэгэхээр ерөөсөө ширээн дээр цаас л овоолоод байх юм бол ачаалтаа гэж харагдах юм. Өөрөөр тэрийг ингээд харчиж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр чадвар хөгжүүлчихдэг. Тэгэхээр ерөөсөө эцсийн дүндээ тэр байгууллагын соёл буюу систем тэр шийддэг. За тэгээд байгууллагын соёлын ажилтны сэтгэл зүйн байдлын талаар одоо 4 сарын сүүлээр болох конференц дээр Баярмаг зөвлөх маань илүү дэлгэрүүлж ярих бах. За тэгээд подкаст мас өндөрлөх төгсөж जैन. Тэгээд сүүлийн асуултаа асууя. Одоо ер нь та нарын ажиллаж байгаа төслүүдээр ер нь яг ямар гол асуудлууд шийдэгдэх юм. Одоо ихэд хүмүүсийн компаниудын яг хэрэгцээ юу вэ те? Ямар асуудлууд илүү тийм ямар өвдөлттэй сэвэд одоогийн байдлаар байгаад байна гэдэг дээр. Цаасан дээрх буулах одоо ажлууд манай ер HR consulting firm-ийн зорилго нь юм бол илүү хөгжиж байгаа бизнес эрхлэгчдэрээ бид нар тулж ажиллахыг хичээдэг. Яа тэгэхээр том одоо байгууллагууд гэх юм байгууллагууд бол цалин өндөр байна. Тэнд чадвартай одоо мэрэгчлэлтэнгүүдийг өөр дөрөө шууд татаад ажиллуулчихж байгаа байхгүй. Харьцангуй өөрсдийнх нь багны юм чадaltaй залуучууд байна. Гэтэл хөгжиж байгаа бизнесүүд дээр тийм чадвартай залуучууд нэгдүгээрт орчдоггүй сэтгэл зүйн нэг юм байна. Хинээч мэддэггүй юм байгууллагад орохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Хүн болгоны мэддэг байгууллагад орох нь тэдний хувьд тийм таатай сэтгэл зүйн одоо дүр төрхий бий болоо. Хоёрдугаар гэх юм бол тэр хүмүүс чинь цалингийн одоо зардал нь ч өндөр байгаа. Тийм учраас хөгжиж байгаа бизнесүүд дээр бид нэр очихыг хичээдэг. Тэгэхээр тэднэр дээр хамгийн нийтдэг юм одоо дүр зураг гэх юм бол цаасан дээр процессуудаа болохгүй байгаа нь өөрөө аюу тийм асуудал байна. Тэгэхээр бол манай одоо үйлчлэгнүүд тэрлүү очиод байна. Өөрөлдвөл цаасан дээр ажилтан ямар хэрэгтэй, ажил олгогч ямар хэрэгтэй, би нэг харагддаг систем биш, гэр бүл биш. Тэгээ энэ халддаг систем. Энэ насаараа танд энэ ажлын байр чи өмчлөөгүй. Та өмнө 20 жил ажилласан байж болно. Хамаагүй тий 2 сарын дараа халагдж болно. Урд шинэ шиддэг ажилтан болоод онсон ч өнөөдөр одоо зөрчил гаргахчвал тэгээ баа штэ. Тэрээс та 20 жил ажилласан байж болно. Өнөөдрийн 2 сар орсон 2 хоног ажилласан ажилтантайг адилхан гэдэг ийм хөдөлмөр харилцааг юм гаргаж ирэх гэж үздэг. Тий. Тэгэхээр энэ дээр илүү ажиллаж байна. Хоёрдугаарх чиглэл нь юм бол энэ ажлын байрны шинжилгээнд дээр бид нар ажиллаад байна. Одоо нэг давхардлын асуудал үүсэж байгаа тийм. Зарим юм ажлууд дээр айгүйх давхар одоо чинь ширээ цэвэрлэх гэсэн үргийг 10 хүн хийж байгаа байхгүй. Хариуцлага байдаггүй. Алдчихж байгаа байхгүй. Эсвэл яаж ийм нөхөр бол энэ чиг үрэг хинийхэн чиг үрэг дээр байдаггүй. Тэгээд 8 цагийг нь одоо ажил олгогч хөслөө цалингийн өгж явахад яг ашиглалтын төвшингийн наацг нь бага байдаг. Нэг 5 ч юм уу хамгийн ихтэй 6 ч юм уу цаг ажиллаад ингээд ядраад ингээд байгаа байхгүй. Эсвэл амар ачаалттай ажиллаад байна гэдэг ингээд амааргүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бол ийм зүйлүүд дээр бид нар бодис судалгаа хийгээ. За танай дээр бол эцсийн дүндэл нэг 12 хүнтэй яг энэ одоо ажиллаа. Энэ жилийнхаа одоо бизнес төлөвлөгөө биелүүлэхээс бол болж байна. Хүн нэмэхгүй юм байна. Харин хүн нэмхийн оронд энд байгаа хүн дээр энэ ажлыг хийгээд энэ дээр ийм ур чадвар хараа эзэмшүүл. Тэгээд энд өгөх гээдсэн цалингийн зарлаа ийш нөгөөд одоо байгаа 15 хүн биш 10 хүнийхээ цалингийн жаахан өсгөөд тэгээд ур чадварыг жаахан ахиулаад эднэрээр илүү бүтэмжтэй ажиллах юм да. Ийм зүйлүүд дээр бид нар ажиллаад байна. Нэг зүйл бас сонирхож асуухаа марч. Одоо түрүүсэн шилдэг ажилтан гэлээ. Ер нь шилдэг ажилтан гэдэг категори би нөө гадны зарим зөвлөхүүдийн материалыг уншиж ирсэн. Шилдэг ажилтан гэдэг тийм одоо шалгаруулж яг өөр зарим талаар хортой ингээд
одоо юу гэдгийг ийм байгуулгын соёл бас сөрөг нөлөөтэй тохиолдол олон байдаг. А тэрний оронд юу гэдгийг шилдэг багч гэдэг юм уу те арай нэг тийм нийт хүртээмжтэй байдлаар тийм шалгаруулах хэрэгтэйгээд яг энэ дээр яг зөвлөх нь юу боддог вэ? Би нэг хувь Ямар тохиолдолд шилдэг ажилтан байж болохын ямар тохиолдолд шилдэг баг нь байх хэрэгтэй гэдэг ч юм уу. хувийнхээ үүднээс ерөөсөө би наадахтай чинь бүр аюул тесрэг байдаг. Байгууллага гэдэг бол маш олон янзын ертөнцүүдийн цугларал. Өөрөөр хувь нэмэр оруулаад явж байгаа байхгүй. Зарим нь спортод аюул сайн байж болно. Гэтэл зарим нь зүгээр юм хөөрхөн суудаг байж болно. Сууж байгаа нь байгууллагын зорилгод өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа байхгүй. Тэнд тоглож байгаа нь хувь нэмрээ оруулж байгаа. Гэтэл ганцхан үзүүлэлтээр тоглодог хүмүүстэй илүү хурдан гүйдэхт нь шагнал өгнөлтчихөж байгаа байхгүй. Энэ чинь өөр аюул тийм шудраг биш үү? Тэгэхээр бол шилдэг ажилтан гэсэн ойлголт чинь хэддгээр одоо 100-д үссэн юм би гэдэг зүйлийг орж ирнэ. Магадгүй бүгдээрээ социализмд яг ижлэхэн цалинтай, яг ижлэх статустай байсан. Тэгээд нэг юм урамшууллын систем байсан бол одоо эн чинь яаж юм хөрөв арай өөр нөхцөлдөг байхгүй. Тэгэхээр шилдэг шагнал өөрөө зөв очих юм бол мотивашн буюу эрг сэтэл өгдөг. Буруу очих юм бол бүр тэрний үр нөлөө маш буруу байдаг. Тийм учраас хэрвээ бид нар байгууллагуудад зөвлөхөд шилдэг гэсэн тогтолцоогоо ер нь авчвал яасан бэ? Болжвал яасан бэ? Хэрвээ шалгаруулмаар аваад баг илүү нөгөө бүлгийн систем дээр гаргаж ирээч. Тэгээ бүр өгмөр байгаа бол жилийнх өмнө сар. Одоо ч 12 сарын 31-нд одоо 2026 оны шилдэг ажилтныхаа номинашн шалгаруултыг ийм шалгуур үзүүлэлтээр үнэлнэ гэдэг одоо нийт тараамаар байгаа байхгүй. Тэгээд тэр чинь яаж нөхөр бол хэн нэгэн даргаараа дамжуулж одоо шагнал авах биш. Тэр шаардлагыг хангаж байгаа хүн болгон өөрөө тэр комиссд нь хүсэлтээ өгөх эрхийг нээч өгөх ёстой. Тэгвэл хилцээс нэг ч гişгүй тий. Тэгээд ингээд одоо хилцээсээ нэг ингүүт нэг нөхөр одоо өгөх байхгүй. Тэгээд даргаараа дамжуул. Гэтэл үгүй шүү дээ чинь одоо ийм шалгуур үзүүлэлт хангасан байх юм бол хэн ч өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бол тэгээд тэрэнд нөгөөд тэгээд тэр комиссын ажиллаа тэгээд шударгаар тэр шүүгээд нэг хэлбэг гаргаж ирэх хэрэгтэй тий. Тэгэхээр бол шилдэг байж болно. Байх гэж байгаа бол ил тод шудраг нээлттэй байх хэрэгтэй. Яагаад шалгууруулалт авсан гэдгээ тайлбартай тэр нь тоогоор хэлэх хэрэгтэй. Захирал нэг жаахан бодож байгаа л тэгэл ирэхэд гаргачихдаг шүү дээ. Ингээд нэг юм ээлжилт юм байна. Бид нар ингээд өнгөрсөн жил 2-3 ийм одоо шагнал тодорхойлох процесс дээр суугаа ээлжилж байгаа байхгүй. Өнгөрсөн жил манай санхүүгээс авсаа. Энэ жил санхүүгээс өгөхгүй шүү. Энэ жил борлуулалтаас өгнө. Надин борлуулалтаас аваагүй ч гэх шиг. Тэгэнгүүт нь хүмүүс дээрээ тулгаад ирэнгүүт нь ингээд 5 гараад ирэнгүүт нь за хамгийн за энэ болоогүй энэ чинь ороод жил болж байгаа эцтэй гэд нэг ийм одоо ажилтан гагс. Тэгэнгүүт нь байж байгаа нааш жилийн шалгуурлалт биш юм уу? Тэгэнгүүт нэрээ тийм л дээ тэгээд жилээр нь дотор аялгачихж байгаа. Энэ чинь нэр аюу олон жил ажиллацсан. Айгуу тийм. Тэгэнгүүтээ ингэж нэг юм ээлжээр өгдөг систем байгаа даа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь өөр айгуу тийм хор хэмэлтэй. Тим систем байснаас зүгээр байгаагүй нэр. Тэгэхээр бол ер нь байгууллагууд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа ажилчдаасаа тодорхой хэмжээ асуугаад юм оролцоотой ажиллах нь чухал. Одоо шинэ шилдэг ажилтан дээр шалгаруулалт асуулт хийчмээр байгаа байхгүй юу? Үнэхээр нүдэ олсон гэж үзэж гэнэ үү та? Тэнгүүт нүдэ олоогүйгээ дийлэнх нь байгаа бол юун дээр бид нар анхаармаар тэднээс асуултаа. Тэгээ зуны зугаалга хиймээр байна уу хиймээргүй байна асуултаа. Тэгвэл ингээл нэг дур зоргоороо шийдвэр гаргаад яваад идэг. Тэнгүүт нь эргээд оролцоог нь хангахгүй болохоор хүмүүс дургуй байдаг байхгүй. Тэг оролцоог нь сайхан хангаал асуугаа за спорт арга хэмжээ хийх үү хийхгүй юу? За хийхгүй байна болий. Гэхдээ ингээд нэг юм оролцоо гэдэг тэднэрт зориулсан юм бол тэдний оролцоог нь хангаал та. Тэгэхээр ингээд нэг жоох юм оролцоотой ажлууд дээр байгуулгууд яхаа ажилламаар авчихдаг. Тэг өнгөрсөн жид магадгүй урчин нэг юм үйл ажиллагаа хийгээд тонсон бол тэрнийхээ дараа нэг 2-3 асуулттайгаар заав судалгаа авах хэрэгтэй. Тэгжээ чинь юуг нь сайжруулах юм, юу нь илүү одоо давуу талтай болсон гэдгийг харж явах хэрэгтэй гэж хараад байна. За оролцоо гэдэг гол түлхүүр ойлголт байна. За ингээ баярлалаа подкаст өндөрлөе. Манай подкастын зочноор HR Consulting фирмийн захирал Баяр мэгнэ оролцлоо. За бизнес айн подкастын үзэг сонсогч та бүхэн манай YouTube чаналыг дагаарай. Лайк, шеэр, коммент биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Тэгээд дараагийн подкастаар уулзъя. Баярлалаа.